За улсын хурлын дэд дарга Нэмдоржийн хүү Эрдэнэтэд шахаа хийсэн гэж улсын хурлын гишүүн Эрдэнэ анх мэдэгдэж байсан юм а. За түүний хүү анх хоёр өнгөрсөн хугацаанд Эрдэнэ төлдөрт 3 удаа бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн баримтаар ил гарсан тухай мэдээлэл цахим орчинд харахаж за иргэн анх хоёрын эзэмшлийн Unlimited компани Эрдэнэ төлдөртөй хамтран ажиллах эхлэлээ 2004 онд тавьж байсан тухай мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлэх юм бол 2004 оны 1-р сарын 30-нд нийтдээ 206 сая 700 мянган Америк долларын гэрээ байгуулжээ. Тухайн үед буюу 2004 онд Нэмдоржийн хүү анх хоёр 24 настай байсан. Харин гишүүн Нэмдорж тухайн үед хууль зүйн судаар ажиллаж байжээ гэсэн мэдээлэл цацагдж байсан ч өнөөдөр Нэмдорж дарга энэ асуудалд албан ёсны байр суурь илэрхийллээ. Ингэхдээ миний хүү анх хоёр Эрдэнэ төлдөртөй гэрээ байгуулсан нь үнэн, би ч боломж байвал хүүдмийн туслаарай гэж танилдаа захиж байсан гэлээ. Хамгийн гол асуудал энэ үү. 2004 онд нэг удаа миний хүүхэд гэрээ хийсэн байлээ. 2006 онд нэг удаа гэрээ хийсэн байлээ. Тэгээд тэр ном журмынхаа дагуу тэр гэрээ нэг дагуу тэр ажлуудаа хийгээд болсон. 4 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрч байна. 6 оноос хойш 11 жилийн хугацаа өнгөрч байна. Ийм л зүйл. Энийг нууга таагаад авах юм байхгүй. Наадах чинь бол нийт дүнгээр нэг удаагийнх нь тэр гэрээ нь бол 300 сая төгрөг хөрөхгүй үнэтэй гэрээ юм байна л. 4 оны ихэнхээс сүүлд нь гэрээнд өөрчлөлт оруулаад тэр дэглэгийн жандар манарыг өөрчлөгдсөн юм аашаа юм уу. Тэр 4 оны гэрээг нь өөрчилчихсэн нэг юм давхар гэрээ, нэг дугаартай гэрээ явж байна л. Би тэр миний хүүхэд Эрдэнэтээр 2 удаа явхад би танд хүндээ хэлсэн юм аа. Нэг ийм яриад авах юм аа. Боломжийн юм байд юм бол тэр хууль номынхын хүрээнд өөртөө ч өөрт нь хүндэж гайвуулахааргүй туслахыг бодож гэж гуйсан юм аа. Тэрийг бас нуугаад авах юм байхгүй. Хинч гэсэн хүүхэд нэг жаах юм гэж оролдоход хууль ном зөрчхөргүй хүрээнд бол ганц үг хэлэх бол хүний л ёсны асуудал шүү дээ. Энийг хаасаалаад нуугаад бултаад авах юм байхгүй. За энэхүү 2004-өөс 2006 онуудад гишүүн Нэмдоржийн хүү анх хоёрын Unlimited компани Эрдэнэ төлдөртөй гэрээ байгуулж байсан нь үнэн болж тарлаа. Хэний ч хүүхэд хаана юу ч хийж болох ч хүүхдээ улсын том үйлдвэртэй гэрээ байгуулахад аавынх нь нөлөө байсан гэдгээ улсын хурлын дэд дарга Нэмдорж мэдэгдэж байна. За өөрөөр хэлэх юм бол гишүүн Нэмдорж хүүгээ дэмжиж танил талдаа тус болж гэрээ байгуулж өгөхийг хэлсэн гэдгийг өнөөдөр ийхүү мэдэгдэж байгаа юм. За тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч Элбэгдорж хэдхэн сарын өмнө хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Нэмдорж гишүүнтэй холбоотой нэгэн ишлэл хэлж байсныг үзэгч танд эргэн нэг сануулъя. Улсын хурлын дэд дарга Нэмдоржийн мэдэгдлийн ард Эрдэнэтийг бодсон, аль эсвэл ард түмнийг бодсон үнэрч байхгүй гэдгийг энд хэлье. Тэгэхээр би зүгээр энэний ард бол ямар нэгэн улс орны эрх ашиг Эрдэнэтийн одоо энэ 49% буруу зөрүү шилжсэн тухай яриа байхгүй юм байна. Зүгээр л цаг хүйтрэхийг хүлээсэн юм байна шүү дээ. Улс төрийн улирал халахыг хүлээсэн юм байна. 10 сар эхлэхийг хүлээсэн юм байна. Тэгээл Нэмдоржийн мэдэгдэл хийхийг л хүлээсэн юм байна. Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг шүү дээ. Би одоо сүхэн дор толгоогоо тавьж яанч гэх шиг, мафи гарлаач гэх шиг, сүүлчийн самцаа урагдтал би тэмцснээч гэх шиг. Энэ асуудал дээр ардын нам одоо засгийн газар ямар ч хамаагүй надад ер нь Нэмдорж тэгж намаа хэлэхгүй мөн үү? Зүгээр л сүржин ийм мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн мэдэгдэл гэж харж байгаа. Мөн тэр яг материалууд бид нарт яг хэр бол ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдөр бид нар энэ асуудлыг хяналт шалгах шаардлагатай гэж харж байгаа. Одоо ер нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд энэ одоо шалгалтанд ороод тэгээд одоо тэр өөрийнхөө урд өмнөх уул мөрийг баллах ч байт юм уу. Ямар нэгэн үйлдэл хийхээс бид бас болгоомжлж байгаа. Ер нь бол Эрдэнэ төлдөрт хувийн хөвшил хувьцаа эзэмшснээр Эрдэнэ төлдөрт хэн дуртай шахаа хийх боломжгүй болсон гэх хүлээлт байгаа ч ажлын хэсгийн дүгнэлтийг улсын хурл хэрхэн яаж хүлээж авах нь цаг хугацааны асуудал юм а. Гэтэл өнөөдөр 100% төр давах тухай эргээд яригдж байна. Хэрвээ ийм байдал үүсвэл Эрдэнэтийн шахааны бизнес улам бүр цэцэглэж мэднэ гэх хардлагч явж байна.